За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо судалгаагаар өсвөр насны 10-аас 19 насны 7 хүүхэдний донд нэг хүүхэд одоо сэтгцийн эмгтэй ямар нэгэн асуудалтай өвддөг гэсэн ийм судалгаа байдаг. За Монгол улсад өнөөдөр бол сургуулийн орчинд хийгдсэн судалгаагаар бол 3 хүүхэд тутмын нэг нь сэтгцийн ямар нэгэн толгомцсон асуудалтай. За ойролцоогоор 10 хүүхэд тутмын нэг сэтгцийн эмгэгт бол өвдөж гин гэсэн тооцоо байдаг. За өнөөдөр одоо Монгол улсад хийгдсэн маш олон судалгаагаар бол хүүхэд өсвөр үеийнхний донд хүчирхийлэл, за үе тэнгийн дээрлэхэд гадуурхал, за мөн одоо гэр бүлийн асуудлаас үүссэн одоо сэтгцийн эрүүл мэндийн асуудал, тухайлбал тамхины хэрэглээ, эхний хэрэглээ, за мөн одоо масуурлын хэрэглээ, за мөн амиа оролтын асуудал, сэтгэл готрол, сэтгэл түгшил маш олон сэтгцийн эрүүл мэндийн асуудал тохиолдож байгаа боловч хүүхдүүд өсвөр үеийнхэн маань сэтгцийн эрүүл мэндийн цэцлэмж үйлчилгээ авч чадахгүй байна. За юунаас болоод юу үүсэж байна гэхээр өнөөдөр Монгол улсад хүүхэд өсвөр үеийн залуучуудын дунд амиа орлол бусад улс орнуудтай харьцуулбал маш өндөр байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ одоо сэтгэл бол эрхтэн гэдэг аянаараа бол хүүхэд өсвөр үеийн залуучуудын одоо сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарыг, сонсъё, тэднэртэйгээ ярилцъя, шаардлагатай бол тэдэнд нэгжлийн цэцлэмж үйлчилгээг олдуулъя гэсэн зорилготойгоор энэ ивент үйл ажиллагааг одоо явуулж байна. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол одоо нэгжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч, хүүхэд өсвөр үеийн сэтгцийн эмч нараа өнөөдөр энэ аянд үнгүй одоо зөвлөгөө мэдээллийг бол эцэг эхчүүд, багш нар, за хүүхдүүдэд хүргэж байна. За үнэхээр бол одоо хүүхэд өсвөр үеийн гэр бүлийнхний одоо дунд энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудал маш чухал болцоод байгаа юм байна. За ялангуяа одоо хүүхдүүд эцэг эхчүүд бол юугаар авч яана гэхэд хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцах вэ? Хүүхдүүдэд хэрхэн яаж сонсох вэ? Хүүхдүүдтэйгээ яаж одоо зөв харилцвал одоо тэр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах уу гэдэг тал дээр аягүй зөвлөгөө авч байна. За ялангуяа хүүхдүүд маань бол одоо гар утасны хэрэглээ маш их хэрэгжилж үүнээсээ болоод эцэг эхтэйгээ одоо зөв харилцаж чадахгүй. Эцэг эхч гэсэн одоо хүүхдтэйгээ харилцаад бэрхшээлтэй байна гэдэг тухай илүү их яригдж байна. Тэгэхээр энэ дээр бид нар бол аягүй анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд, за багш сургууль өмгөжүүлэгч, за гэр бүлийн одоо бүхэл одоо гишүүдэд бол одоо мэдээллийг зөв өгөх, хүүхдийнхээ одоо асуудлыг хэрхэн яаж зөв илрүүлэх, ойлгох энэ тал дээр бол одоо хамтарч ажиллах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.